За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд 8 сарын уншилгаа эхлүүлээ. Тэгээд энэ удаад бол Шороо Махбаттай ордуудын уншлага хийх болно. Би 8 сарын төлөв байдлын уншлагыг Махбатаар нь ордуудаа хувааж агаад 3 сонголттойгоор уншлага хийж эхэлсэн байна. За тэгэхээр одоо Шороо Махбатад өхөр охин материйн ордтой бол та энэ уншлага хамааралтай гэсэн үг. Тэгэхээр би танд 3 уншлагын карт сонголтыг өгөх болно. Тэгээд та энэ гураас нэгийг сонгороо. За тэгэхээр ер нь бол 8 дугаар сар Шороо Махбаттай өхөр охин материйн ордныханд бол үр дүнгээ ямарваа хийжсэн зүйлийнхаа үр дүнгийг хураах тэгээд суурай бэлжүүлэх санхүү болон ажил мэргэжлийн өсөлтөнд анхаарах сарчин болох болно. Энэ хугацаанд таны дижээ тууштай хөдөлмөр үнд цэнээр өгч эхлэн юм. Тэгээ өмнө нь аажмаар урагшилж байсан зүйлс чи илүү тодорхой нэг юм бүтцтэй бодит зүйл болж магадгүй байна. Энэ сар тань нэг чухал сургамж бас авчрах байх. Өөрчлөлтөөс битээ агараа. Заримдаа бид доктортой байдлаа хамгаалах гэж шинэ боломжоо өөрсдөө хавчдаг тийм үү. Тэгэхээр харин энэ 8 дугаар сард орчин танд шинэ хаалга нээж өгөхийг хүсэж байгаа. Санхүү, дээрч, ажил, төрөл, хувийн амьдрал гэдэг олон тал дээр жижиг мэд санагдах боловч тийм шийдвэрүүд чинь гаргах шийдвэрүүд чинь ирээдүйд том өөрчлөлтийн үндэс болох төлөвтэй байгаа. За одоо ингээд өөрийнхөө зүүн совиндоо итгээд 3 хүзрээс өөрт хамгийн их таалагдж байгаа нэгийг нь сонгороо. Тэр үзэл бол танд 8 сард ирэх хамгийн чухал мессежийг дамжуулж хийж өгөх болно. 1-р карт, 2-р карт, 3-р карт. За ингэнэ төр хүлээж аваарай. Сонголтоо төр хийхээр үзэж аваарай. Би энэ дээр ахаад нэг рууны карт нэгээд гаргачихъя. Илүү дэлгэрэнгүй уншиж өгөх тул. За нэг дээр гарч ирж байгаа нь 2 дээр. Боош юм уу? 3 дээр. За ингэхээр та хэд минь яг энэ 3 картнаас нэгийг сонгороо. Хамгийн их сэтгэл татагдж байгаа өөрт таалагдж байгаа нэг картаа сонгороо. Нэгдүгээр карт, 2-дугаар карт, 3-дугаар карт. За энэ 3 картнаас хамгийн их сэтгэл татагдж байгаа нэг картаа сонгороо. 1-дугаар картыг сонгосон хүмүүс. За үндсэн сонголт энэ 2 карт байна. Тэгэхээр энэ бол даалд ухамсар, зүн совин тэгээ төөрөгдөл арилж үннийг олж харах гэсэн утгыг илэрхийлж байгаа карт байдаг. Харин энэ Кано гэд рүүний тэмдэгт нь болохоор гэрэлтэй, ухаарал, мэдлэг, шинэ эхлэл, хаалттай байсан зүйл дээр зам онгоо, хонглон үзүүрт гэрэл асах гэсэн утгатай карт ахгүй. Тэгэхээр энэ хоёрыг нийлээд олвол сүүлийн үед та юу хийхээ мэдэхгүй нэг л тийм сонин гаццсан юм шиг санагдаж байсан бол энэ байдал айжмаар арилж, учир нь олдож тайлагдана гэж энэ 2 карт маань хэлж байна л да. Таны өмнө байсан эргэлзээний манан гэдэг юм уу тийм нэг сонин эргэлзүүлжсэн манан хаалттай байсан зүйлсүүд ингээд сарнаад алга болоод олон зүйл бодит төрхөөрөө яг ил болж харагдаж эхлэх болно. Тэгэхээр энэ карт бол өөрийн зүн совин дотоод дуу хоолойгоо сонсхийг сануулж байгаа. Та ямар нэгэн нөхцөл байдлыг буруу өнцгөөс харж байсан байж магадгүй байна. 8 дугаар сард үнний гэрэл тань дээр илүү тод тусаж та илүү олон зүйлийг нөхцөл байдлыг ойлгож тодор харж эхлэх нь байна. Харин энэ карт нь бол энэ өөрчлөлтийг одоо энэ та бүх зүйлийн бодит нөхцөл байдлыг олж харах тэр өөрчлөлтийг нь бол баталгаажуулж байгаа юм. Таны мэдэх ёстой байсан тийм одоо та мэдэх ёстой байсан ч мэдэж чадаагүй тийм нуугдмал зүйл байвал тэр ил болно гэсэн үг. За мөн шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ боломжууд таны өмнө нэгдэж гарч ирнэ. Зарим хүний хувьд шинэ ажил, сургалт, бизнесийн санаач гэдэг юм уу эсвэл удаан хугацаанд ингээ хүлээж гисэн тийм хариу нэрх магадлал өндөртэй байна. Тэгэд энэ 2 картыг сонгосон, 1-р картыг сонгосон хүмүүсийн хувьд ажил, мөнгөн дээр бол ажил санхүүгийн тал дээр өмнө нь харагдахгүй байсан тэр
нэг боломжгүй байсан зүйлсүүд чинь анзаарагдаад боломж гарч эхэлнэ. Өөрийн ур чадвараа хөгжүүлнэ, шин зүйл сурах нь ойрын ирээдүйд чинь хамгийн их орлогыг авчрах, өсөлт дэвшилтийг авчирж өгөх магадлалтай байна. Харин харилцаанд үл ойлголцлууд байсан бол тэр зүйлүүд чинь нэг эмэгцэгцэндээ ороод, учраа олоод чин сэтгэлээсээ ярилцах боломжууд ч гарч ирнэ. Ганц бие хүмүүсийн хувьд шин танил ч юм уу тэгээд тань нэг тийм 50 мэдрэмжийг авчрах тийм сайхан хайрын энерги ирж байна гэсэн үг байна. Тийм учраас та ер нь бол альва хариултыг гаднаас битгий хайгаарай. Таны хайж байгаа хамгийн чухал хариулт аль хэдийн таны дотоод сэтгэлд чинь байгаа. Та түүнийгээ ч мэдж байгаа. Энэ сар бол 8 сард бол айдсаар альва зүйлийг ингээд айдсаас болж хийхгүй орхихгүй айдсаас биш ухаарлаад агаал алхвал яг танд ингээ өмнө нь хаалттай байсан хаалгууд нэг нэгээр онгоно гэсэн үг. Нэг ясандаа таны дотоод дуу хоолой бол таныг аль чиглэл рүү яаж явах, яах ёстой гэдгийг чинь бүгдийг нь үжээ хэлчихсэн. Одоо тэрийг яг гарц гаргалгааг бэлдэж байгаа. Та ч өөрөө энийгээ мэдж байгаа. Энэ хорвоо ертөнцид би юу хийх ёстой, яах ёстой гэдэг зүйлсээ ч яг мэдж байгаа. Тэгээд яг энийгээ бүр яг энэ 8 сард бол бүр ингээд нэг 100% баталгаатай болгож аавна гэж яддаг штэ. Тийм болгоод авчих юм байна гэсэн үг байна. Энэ шороо махбодтой ордуудын маань хувьд энэ 1-р картыг сонгосон хүмүүст. Тэгээд та ингээд жоохон бусдад ийм сургамжийг өгөх их дуртай төрлийн хүн үү, ингээд бусдад сургамж өгөөд бусадтай ярилцах ч гэдэм өөрийн мэдлэгээ ингээд хуваалцах илүү тийм сонирхолтой тийм ер нь цаанаасаа л ингээд яаж хийж байгаад бусдад эн чинь ингэдэг байхгүй тэр чинь тэгдэг байхгүй гэд яриа явцдаг хүн гэсэн үг. Тэгээд энэ сард бол таныг сонсох хүн илүүтэй байх юм болов та илүү тэгээд танд олон илүү ийм санаа бодлууд ч гэдэг юм орж ирэн таны зүн совин мэдрэмж энэ 8 сард нэлээд нээлттэй байна. Дажгүй шүү. Гой картуудаар хэлж байна. Та тэгээд өмнө нь ингээд та ер нь их юмыг сурах дуртай юу? Олон юмыг олон өнцгөөс харж олон зүйлийг ингээд янз янзаар сурах тийм дуртай төрлийн хүн байж магадгүй байна. За тэгэхээр энэ бүгдээ та өөр ингээ хоримтлуулсан бүгдээ нэг тийм өр өгөөж болгоод урд нь суралцж байсан ч гэдэг юм уу. Магадгүй хүмүүс таныг ямар ч хэрэггүй юм цаг зав мөнгө төгрөг зарцууллаа гэж хэлдэг байсан бол одоо харин таны өмнө нь хийжсэн суралцж байсан зүйлч тэр эсвэл өмнө нь хураасан дуршлаг бодит байдал дээр гарч ирж байгаа шүү. Ер нь таны ажил төрүүлж гисэн өмнө нь зүтгэж байсан зүтгэллийнхаа үр дүнг яг одоо та энэ 8 сард бол яалтаж гүйзэн урд нь бол нэг тийм болж өгөхгүй нэг мөрөөдөл төдий ч юм шиг амьдрал нэг юм урсгалаараа сэлээд л нэг яг яахаач мэдгүй гэдэг юм уу те тийм сонирн байдалтай ингээд хэвийн нэг тийм гонигтай өдрүүдийг өнгөрөөдөг байсан бол энэ 8 сар бол харьцангуй жоохон өөрчлөлтүүд орж ирж байгаа. Таны яг нэг хүсэж байсан зүйлүүд дээр чинь хариулт бол таны дотроос ороод ирнэ. Цаашдаа хэрхэн яах гэдэг нэг тийм маш их хэрэгэлцээ төөргөлдөл байсан бол тэр бүгд дээр асуудлуудын шийдвэрүүд гарч ирнэ. За мөн гэр бүлийнхаа хүмүүстэй жоохон харилцаа муутай нэг үл ойлголцлууд байсан бол сарын дунд үеэс эхлээд тэр нэг үл ойлголцлууд манан шиг арилаад харьцангуй харин бие бинийг ойлгодог болоод инээж хөөрөх өдрүүчийн ихсээд хамтдаа болзоонд явах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү аятайхан зүйлсүүд бол танд энэ 8 сард бол өрнөн. Харьцангуй таны амьдрал энэ 8 сард бол нэг айхтар муу юм байхгүй. За гэхдээ анхааруулах юм байна уу нэг харч идэх үү. Бас анхаарах юмаа мэдэж хвчил байхгүй бол тийм ээ. Ер нь бол энэ 8 сар танд маш өр өгөөжтэй аятайхан зүйл байна. Гэхдээ тэгэл сайнны хайд шугаар нэг сар гихчээр нэг гай газар дороос гахаан модон дотроос олчвол гэж бодоод анхаарчмаар зүйл байна уу гэдэг дээр за ерөнхийдөө бол өөрийнхөө бодолтой үнэн ч өөрийнхөө орж ирсэн мэдрэмжтэй үнэн ч хүн амьтны нэг тийм ятгалаганд орж гүүгээд авахгүй өөрийгөө бас хитрхи бусдаас тусгаарлаад бас ингээд ганцаарддаг хүмүүс байгаад байна шүү. Тэгээд байхгүй бол харьцангуй гайгүй таны энэ сар бол ер нь бол
их дажгүй уншлаг гарч ирж шүү. Асуудлууд чинь бүгд шийдвэрээ олчин таач гэсэн урд нь эргэлзээтэй байсан ч гэдэм үл ойлгогдсон. Яг яах ёстой байсан болоо гэдэг зүйлүүдийг бол та учир начрыг нь бол хангалттай энэ 8 сард олоод таны амьдралын нэг чиг баримжаа гараад ирнэ. Тэгээд нэг тийм гацгүй үед хүртэл танд нэг тийм хонглон үзүрт гэрэл асаад нэг туслах хүнч гэдэг юм айтаахан нөхцөл байдлууд гараад ирэхээр л байна. Ер нь бол 8 сар та өөрийгөө азтай ёндоотой байна гэж бодоорой. За 8 сард шороо мах одтой өхөр охин материал ордныханд 1-р картыг сонгосон хүмүүст мөнгө төгрөг санхүүгийн байдал нь хэр байх нь харъя. Та хэдий чинээ зүтгэн төдий чинээ таны санхүү сайжирна ч гэдэг юм энэ 8 сард мөнгө орж ирнэ. Тэрнээс мөнгө чинь өөрөө ороод ирэхгүй. Тэгээ өөрөө ингээд хаалгач тогшоо гүгэд ороод ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингэж таны ингээд хичээл зүтгэл гаргах хөдөлмөрийн үр дүнд тэр мөнгөтэй байх уу, мөнгөгүйдэлтэй байх уу, мөнгөний энерги хэрхэн идэвхтэй ажиллах вэ гэдэг тэр шийдвэрүүд гарч ирнэ гэж байна. Гэхдээ энд бол ингээд нөгөө нэг хамтаараа ажилдаг хүмүүс байгаа бол одоо ингээд баг хамт олонч гэдэг юм уу, ямар нэгэн хүмүүстэй нийлж бизнес хийдэг хүмүүс байгаа бол мөн хүнээс хамаарсан асуудлуудтай ажиллана ингэж өрнөдөг тийм төрлийн хүн байгаа бол сарын ихтер нэг жоох юм бэрхшээлүүдтэй юм нэг болохгүй байгаа юм шиг нэг юм бүдрээтэй юм шиг хэцүү байж байгаад харьцангуй гой онгоочих юм байна. Харин ч та энэ сар 8 сард ерөнхийдөө бол энэ одоо цаашдынхаа одоо амьдралч гэдэг юм уу чухал ажил төрөл дээр маш чухал суурийг бий болгож чадна. Тэгээд энэ тавьсан суурин дээр та маш хүчрхэг байдлаар босоод ирж чадхаар байна. Харин таны амьдралд нэг тийм хэрэггүй таагүй зүйлсүүд ингээд нэг таны жоохон сэтгэл санааг өвдгөөд ингээд танаас яваад өгч магадгүй. Энэ нөхцөл байдал дээр бити их сэтгэл санаагаар унж хямраараа энэ угаасаа танд зориулагдсан байгаачгүй, таны чинь байгаагүй, явчин хүн байх юм бол хүн яваад өгвөл энэ угаасаа тантай цогтой энэ амьдралын замыг нэг хөтөлцөөд одоо нэг амьдралын замаар зовлон жаргалаа хуваацаад туулцаад гарах хүн биш. Харин ч тэрний энэ нэг сони ингээд танд ингээ хаалгууд хаагчиж байгаа юм шиг мэдрэмжүүд орж ирэн зай. Гэхдээ энэ бүхэн таныг муу зүйлээс салах гэж ядг юм угаасаа танд тохирохгүй байсан зүйлийг л хаагаад дараагийн шинэ боломж нөхцөл байдлыг оруулж ирэх тийм үд хаалга байх олон хаагдж байгаа хаалга болгоно нь танд шинэ хаалгыг нээх гэж байгаа зорилготой учраас та бити их тиймэрхүү зүйл дээр хямраарай. За тэгээ мөнгнөөс болоод энэ бас нэг жоохон юм стресстэй хүмүүс үзэж байгаа юм байна л да. Одоо яг энэ шороо махуудын хүмүүс дотор маань мөнгө зайлшгүй л энэ мөнгийг л олохгүй бол зайлшгүй энэ мөнгийг л ингэхгүй бол гэдэг тийм төрлийн хүмүүс үзэж байгаа. Тэгээд та их стресстэй дээлдэхгүй ингээд тайван байж байгаараа энэ нэг сонин таны нэг гарцгүй байгаа байдал ч гэдэг юм уу ман төөрсөн юм шиг өстой будан төөрсөн болжмор шиг ингэж явж исэн уюуч чи энэ 8 сараар ингээд төгсгөл болж байгаа шүү гэж хэлээ. Тэгээд энэ бас нэг юм өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулах байгаа ч гэдэг юм уу нэр дээрээ нэг өмч хөрөнгө авах гэж байгаа эсвэл ямар нэгэн өмч хөрөнгө өөрийн нэр дээрээ болох гэж зүтгэж байгаа хүмүүс байгаа бол тэр ингээд нэг жоох юм бэрхшээлүүдтэй байж байгаа ингээд нэг шатандаа ингээд нэг жоох юм төвөгтэй юм шиг оргисон ч гэсэн эцэст нь бол шийдвэр нь айгүй айтаахан таны талд гарчих нэг тийм нөхцөл байдал үүсгэр байх юм. Тэгэхээр энэ 8 сард нэг юм өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг нааш нь зохицуулах байгаа хүн байгаа бол тэр бол ингээд жижигхэн саацтай ч гэсэн таны талд эргэчнэ энэ дээр бол айлтгөө. Итгэмээргүй нэг тийм дими юм одоо энийг яг юу гэж гоё ойлгох. За одоо ингээд яагаад ч итгэх хэд хэцүү нэг тийм сайхан нөхцөл байдал амлсан зүйл дээр ингэж итгэж гүйж ороод өөрийгөө жоохон мөнгөний асуудалд ороод сулдуулсан хүмүүс байгаа даах юм. Ер нь бол гинтийн сайхан зүйл гэдэг чинь ихэвчлэн дөрөө хувиргасан шал худлаа зүйлэл байдаг штэ. Тэгэнгүүт л тиймэрхүү юмд ингэж хинч бодсон итгэх аргагүй ч гэдэг юм
болох боломжгүй тийм нөхцөл байдлын байхад та нэг итгээд мөнгө төрөлтэй холбоотой асуудал дээр хөдөлгөөн хийчээд одоо тэрнийг ингээд ид шид ингээд цэнцрэн ингээл гарч ирэл те өөрчлчих юм шиг ингээд санаад суугаад байгаа хүмүүс байвал магадгүй яг энэ 8 сард энэ хутлаа ингэсэн байна да гэдэг яг нэг тийм чин үнэн зүйлийг олж мэдэж магадгүй байгаад ах юм. Тэгээд тэр чин үнэн зүйлдээ та олж мэдээд нэлээд сэтгэл санаагаар унанч гэдэг юм уу тавгүй байдалтай болно. За харин хосгүй одоо сингл хүнд бас нэг тийм өөрөөс нь жоохон ихч ч юм уу ахмад тийм нэг хүн гарч ирэн. Тэгээд эхний үедээ бол та хоёр айгүй гой тохирж байгаа юм шиг таалагтаад ингээл одоо юу гэдэг нь вайб нийлээл ингээд явдаг шүү дээ. Яг тэхийн юм шиг хэрнээ алстаа бол таны сэтгэл зүрхийг гэмтээгээд өвдөж магадгүй байгаад ах юм. За тэгээд та бол ерөнхийдөө нэлээд зөв мэдрэмж өндөртэй хүн шүү. Тэр өөрийнхөө орж ирж байгаа мэдрэмж гэдэг юм уу хинэн худлаа хинэн үнэн гэдэг дээр нэг тийм таны зөв мэдрэмж айгүй зөв ажиллаад холдох хүнээс ч холдуулаад ойртуулждаг байхад та дандаа тэр мэдрэмжээ нэг сонсохгүйгээр жоохон зүрснөөсөө болоод өөрийгөө бас жоохон гонигтай байдалд оруулаад байдаг хүн байна да. Тэг ямар ч хэлсэн хосгүй хүмүүс нь ч гэдэг юм уу дөнгөж эхэлж байгаа хүмүүс нэг тийм үеийн үрийн барилгатай өмнөх насны үеийн үрийн барилгатай ч гэдэг юм уу нэг тийм заяагаар уулзрах хэвээр хүнтэйгээ учирж байна. Тэгээд яг энэ уулзрал үнэхээр танд зөв үгүй юу дээр бүр дахин нэг талаараа миний бодлоор жоохон муу үеийн үрийн барилгатай ч гэдэг юм өөр төлөөстэй хүн чинь яалтчгүй ирж таныг ингэж унгааж байна. Энэ бол бүр цаанаас хувь заяа тохиолоор ирж байгаа. Тэгээд та хоёр бүр нэгдээд нэг амьдралын зам дээр гараад явна. Тэгээд явахдаа бол нэлээд та гүн хямрах баха гэж хэлээ. За мөнгөн дээр бол ямар байлаа. Одоо ингээд ярьжсэн зүйлээ мартчихдаг байхгүй юу? Мөнгөн дээр бол гайгүй таны зорж исэн зүйлсүүд биелэлээ олоод явчихна. Та мөнгөн дээр ч гэсэн энэ сар нэг санаа зовох зүйлгүй та хөдөлмөрлөж чадах юм бол танд мөнгө орж ирнэ. Харин танд ингээд ер нь таны амьдралд энэ сард бол ингээд үйл ойлгогдоод байсан ч гэдэг юм уу яг бодит үннийг нь мэдээ гэсэн зүйлүүд бүр яг ингээд нэг нэгээр томруунаар гараад ирэх гээд ах юм. Тэгээд та ингээд нэг ийм төрлийн хүн шүү заяа. Би бол мэдчихсэн юм а гэхдээ л ингэчдэг гэл нэг юм мэдрэмж орж ирэнгүүт л дандаа нэгтлэхгүй ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөөрч гэдэг юм оюун бодлоор ингээд юмыг залах гэж хийх гэж явж байгаа жоохон бодлоод байдаг төрлийн хүн байх шүү. Ингэж болохгүй шүү 8 сард ялангуяа энэ таныг ингээд цаашдаа ахиж бодлохгүй юу гэдэг чинь шийдэх чухал энерги үе байх юм болоо. За 10-ны чулууны үйлж байна. Таны хувь заяа таны гартаага та зүгээр л өөрийнхоороо сайхан байгаарай. Хинээч үгэнд хинээч юунд битээ автагдаараа дотоод мэдрэмж чинь хаашаа заалж авч явж ийн яг тэрүүгээрээ байгаарай гэж байна. За тэгээд энд бол яалчгүй өмч хөрөнгөтэй холбоотой асуудал зохицуулах байгаа хүмүүс бол таны талд 100% эргэн энэ асуудлууд бол шийдэгдэх юм байна. За ингээд шороо махбодтой дуудын 1-р картыг сонгосон хүмүүстэй амжилт хүсье. Та нар минь энэ сараас эхлээд энэ 8 сараас эхлээд бүх зүйлийг ингээд бүр томруулдаг шилээр харсан юм шиг бүх зүйлийн үнэн бодит нөхцөл байдлыг олж харах сар байх нэ. Амжилт хүсье. Баяртай. За 2-р картыг сонгосон хүмүүс. 2-р картыг сонгосон хүмүүс маань энэ 2 картыг сонгосон байна гэсэн үг. Тэгэхээр энэ карт болвол сөрөг энерги цэвэрлэх. Тэгээ альва зүйлд ингээд нэг хил хязгаараа ингээд нэг тогтоох те өөрийгөө хамгаалах хэрэггүй зүйлсийг бол бүх хэрэггүй зүйлсийг амьдралаасаа ингээд гаргаж явуул гэдэг тийм утгатай карт л та. За энэ ансууц гэдэг мэн бол ер нь бол дээд хүчний сэрж байгаа тэр ивэл сайхан зүйлсийг хэлж яадаг. Ер нь дээд хүч бурхад тань руу явуулж байгаа сайн сайхан зүйлс гэдэг тийм утгатай карт ахгүй дээ мөн бас мэрэгэн ухаан
үнэнч байдал, харилцаа, холбоо гэл те чухал мэдээ гэд ер нь дээд хүчнээс өгж байгаа ивэл гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр яалтчгүй таны амьдралд одоо болвол ингээд нэг дээд хүчний хамгаалалтанд энэ 8 сард илүү орох юм болов. За мөн цаанаасаа дээд хүч ингээд таны хэрэггүй юмыг цэвэрлээд өгчих ерөнхийдөө тийм сар байх нь байна. Тэгэхээр 8 дугаар сар таны хувьд бол аливаа зүйлийн үннийг сонсно, амьдралаа зэгцлэх тийм боломж гарч ирэх юм байна. Энэ хугацаанд таны тэр сонсох үгч гэдэг юм уу, нэг уулзалт, нэг удаагийн сонсох үг эсвэл нэг уулзалт те нэг мэдээ бол таны дараагийн амьдралын алхмыг чинь бүхэлд нь өөрчилж магадгүй. Орчлон танд үргэлж дохио илгээж байгаа учраас зүн совинч гэдэг юм уу, тийм давтагдсан мэдрэмж, санамсаргүй мэд тохиолдлуудаа нэг анзаараад үзээрэй. Танд нэг орчлон ертөнц үргэлжлэн мөнхөд танд дохио өгдөг. Та өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх цаг ирснийг ч хэлж байгаа. Дотроо хадгалж явсан зүйлээ хийлэх шийдвэрээ тодорхой гаргах, эсвэл чухал ярилцлах их шаардлага гарч ирж магадгүй байна энэ 8 сард. За таны энерги сорж байгаа хүн ч гэдэг юм уу, орчин эсвэл тийм нэг дадал зуршлаа нэг цэвэрлэх цаг чи ирсэн юм уу да. Тэгээ хүн бүхэнд таалагдах гэж өөргөө битгий золиослоор дагаарай. Зарим хаалгыг хааснаар шинэ боломжийн хаалга заавал нэгдэж байдаг шүү дээ. За тэгээд мөнгө төгрөг ажил төрөл дээр болохоор энэ хоёр карт нь болвол танд нэг шинэ санал гарч ирж магадгүй, шинэ мэдээлэлч гэдэг юм уу те, эсвэл чухал шийдвэр гаргах үе ирж магадгүй. Бүх боломжийг хүлээж авах албагүй энэ үед бол танд үнэхээр үн цэнтэй урт хугацаанд өсөлт авчрах сонголтыг хийх нь илүү ашигтай байх болов гэж бодож байна. За тэгээд харилцаан дээр бол энэ хоёр карт нь бол та харилцаандаараа нэг тийм хил хязгаарыг ийм тогтоох шаардлага гарна. Таныг ойлгож хүндэлдэг хүмүүс ч үлдээл зөвхөн ашиг сонирхлоороо нөгөө ойртдог хүмүүс гэж байдаг штэ. Тэднүүр ч өөрсдөө танаас холдоод яваад өгөх төлөв байж магадгүй байна. Тэгэд явж байгаа хүмүүсийг бити их араас нь зууралдаараа явуулаарай. Тэгээд ер нь бол энэ 8 сар таны хувьд бол энергийн цэвэрлэлд нэлээд эрчимтэй явагдана. За тэгээд ямар нэгэн үнэн зүйлдээ нүүр тулах үе гарах юм бол айдснаасаа болоод битгий зүхтаарай, альва үнэн зүйлийг битгий нуугаарай. Таны амьдралд шинэ гэрэл орж ирэхийн тулд хуучин сөрөг энерги чинь л гаргах хэрэгтэй байгаад байгаа. 8 дугаар сар бол өөрийгөө хамгаалж зөв хүмүүсийг амьдралдаа авч үлдэх яг тэр шалгуурч гэдэг юм уу, яг тэр үе чинь сар чинь байх болов. Тэгээд танд нэг тийм таагүй хил ам хэрүүл тэмцэл гарч ирэх бах. Энэ үед бол та нэлээд сэтгэл санаагаар унана. За тэгээд нөгөө нэг хэрүүл тэмцэл ч гэдэг юм уу, таагүй үг сонсноосоо болоод таны сэтгэл зүй ингээд нэг бусдаас хамаарсан эмзэг байдал руу шилжиж очино. За ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа шүү. Та нэг хүсэж мөрөөдөж байсан зүйлтэй байсан гэсэн үг. Нэг юм мөрөөдлүүд танд байсан, ингээд алхам алхмаар биелүүлэх гэдэг юм уу. Гэвч тэрийгээ нэг биелүүлж чадахгүй нэг юм хаагдмал боогдмал болоод байгаа та нэлээ бухимдах юм уу. Тэгээ таны хажууд байна нэг юм нэлээ одоо ятхан үнэмшүүлэх чадвартай манипуляцсан хийдэг ч гэдэг юм уу. Та хэрэг болонгууд л ингээд яг одоо та тэр хүнд хэрэг болонгууд л гэл ингээл гарч ирээл таныг бөөцөлөөл ингэж ийснэ. Та хэрэггүй болонгууд шууд таныг хаяалаа өөрхөө ингээд юмыг хөөгөөд явцдаг нэг тийм эр хүн таны хажууд байгаад байна уу юу? Тэр хүнээс болчул яадیں۔ Ягаал дандаа ингээд мэдээд байгаа хэрнээл тэр хүнд ингээд буцаагаал зуралдаал тэр хүний арга мэх овонд нь орчоод идэм дээ. Болчул сүртэй юм биш үү? За тэгээд ер нь бол танд ингээ мөнгө төгрөгөн дээр ч гэсэн хэцүү байсан үед ардч үлдчихэж байгаа. Та тэгээд энэ амьдралд ингээд энэ яг одоо энэ асгарж байгаа зүйл гэж байгаа шүү дээ. Яг энэ бол таны амьдралд угаасаа хэрэггүйсэн зүйлсээ тахгүй. Харин таны амьдралд хэрэгтэй байгаа зүйл нь энэ байгаа. Тэгэхээр ингэж алга болж байгаа, танаас явж байгаа ч гэдэг юм ингэж салж байгаа харилцаа, бүх ер нь ажил дүр бүх юм дээр ингээ холдож байгаа нөхцөл байдлын араас бити их сэтгэлээр унаараа. Яагаад гэвэл таны амьдралд
ахиад цаана нь өөр ингээд нөгөө нэг сайхан зүйлс бий болох гэж байгаа хгүй хүлээж байгаа. Гэтэл та энэ бүх муу юмыг орхиж ингэж ардаа үлдээгээд те орхиж явж чадсанараа одоо тэр хязгааргүй гоё боломж ч гэдэг юм уу нөөц энэ бүгдийг та авч чадна. Тэгэхээр энэ сард бол нэг цаанаас нь л нэг бурхад ч гэдэг юм уу дээд хүч бүр цаанаас нь л таны ингээд нэг амьдралын нэг юм оронгоор нь самарж байгаа юм шиг байдлыг үзүүлэх ахaltaа ингээд уналт ч юм уу юм болохгүй ингээд хэцүү байгаа байдлууд үүснэ. Гэхдээ энэ нь бол угаасаа танд дараагийн сайхан зүйлийг оруулж ирэх савыг бэлтгэхийн тулд танд ямар ч хэрэггүй зүйлийг танаас холдуулж байгаа гэдэгтэй л та эвлэрэх хэрэгтэй байна. Гэхдээ та яг ингээд эвлэрэхгүйгээр зуралдаж чадахгүй энэ нөхцөл байдал угаасаа цаанаасаа болчин. Тэгээд таны одоо нөгөө нэг ингээд нэг та одоо яг энэ альва зүйлийг ингээ хаалгыг онгойлгож чадахгүй ингээ яг нэг энэ түлхүүрэн дээрээ гарчаад ч гэдэг юм уу юмны учрыг олж чадахгүй ийм байсан нөхцөл байдал чинь гинт танаас сарнаа алга болоод та маш тэнцвэртэй байдал руу шилжиж орно. Энэ 8 сар бол таны амьдралын шүүлтийн сар. Цэвэрлэгээний сар, их цэвэрлэгээний сар юм уу? Тийм байх гэдэг шүү. Та нэг тийм өнгөрсөн энд бас айгүй харилцааны асуудалтай хүмүүс энэ картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Та нэг тийм өнгөрсөн одоо нөгөө дотн хүнээсээ юм нэлээд хүнд траумач гэдэг юм уу нэлээд хүнд тийм цохилтыг аваад ингээд сэтгэл дотроо удаан ингээд бугшдал нь ингээд хадгалцсан төрлийн юм байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд үе үеийг сэдрэж гаргаж ирж тэрэндээ стрессэж, депрессжэл буцаагаал даалт хийждэг. Тийм төрлийн хүн одоо гэхдээ та тийм байхгүй. Та одоо шууд нэг юм зоригтой шийдвэрийг гаргаад за боли ерөөсөө гэдэг нэг юм хүнчнийг зоригтойгоор нэг алхам хийждэг шүү. Өмнө нь эргэж буцаад олигтой алхам хийж чадахгүй байсан бол энэ удаа бол та бүр яалтчгүй нэг шулууд одоо зүгээр шулуунаар ингээл бүх шийдвэрээ гаргаад тэр шийдвэртээ үнэнж байгаа л чигээрээ явах нэг тийм үйлдэлийг энэ 8 сард хийж магадгүй. Тэгээчтэй чи энэ 8 сард угаасаа тийм нөхцөл байдлыг үүсгэн цаанаас чинь дээд хүч тэгээ шийдсэн байна гэдэг байхгүй юу. Тэгээ нэр яг тэгэх гээд байна. Тэгээд ажил дээр бол та ингээд нөгөө нэг шинэхэн ажилд орсон байж магадгүй байна л да. Жоохон дуршлаг мууч гэдэг юм уу нэг эсвэл нэг юм дээр шинэ төсөл эхлүүлж байгаа ч гэдэг юм уу шинээр юмыг барьж авч байгаа тийм танд нэг шинэ өөрчлөлтийг эхлээд удаагүй байгаа хүн байж магадгүй. Тэгэх юм бол та хамт олонныхоо ч гэдэг юм уу ерөн тойрны хүн амтны тусламж дэмжлэгтээр та маш сайн чадварлаг зүйлээ бариад авч чадхаар байна шүү. За ганц бие хүмүүс маань хэсэгтээ ганц биеэрээ явдөө. Энэ 8 сарны амар сүртэй чухал харилцаа холбоо үүсгэх амьдралч чинь чухал нөлөөг үзүүлэх хүн бол орж ирээл гийгүүлээл аз жаргалыг бэлгэлээл сэтгэл санаа иж өөдрөг дээш нүргэх зүрхэн үрдийч ажиллагаанд оруулах хүн бол гарч ирэхгүй. Харин та нэлээл ер нь таны амьдрал яачгүй бүр чухал том одоо дотоод сэтгэлийнхаа үүднээс ч тэр хувь амьдралч тэр нэлээд том өөрчлөл хөдөлгөөнийг энэ 8 сард хийх юм байна да. Тэгэхээр чи одоо энэ хувь тавилан энэ 5 тооны энерги ихтэй орж ирж байхгүй хөдөлгөөн өөрчлөл шүүлт гэдэг зүйлийг хийх 8 сар байгаад байна. Тэгээд өөрийгөө гайхуулах, гой гангаа хувц өмсөөл, бусдад магтуулах, мөн хийсэн зүйлсээрээ хүртэл бусдад магтуулаад, гой урмын үг сонсох, нэг тийм таатай байх өдрөөж гэсэн байна. Ер нь бол мэдээж 8 сарын одоо энэ 30 хоногийн чи 30 хоногийн чи дийлэх хоног нь бол таныг ингээд үнэн зүйлдээ нүүр тулуулах ингээд их цэвэрлэгээний үеуд байх ч гэсэн дундуур нас та гоё тодор гэлтанах гэрэлтэх өдрүүд бол танд сайхан байна. За тэгэл хамт олонтойгоо ч гэдэг юм уу найз нөхөдтэйгөө гангараал гоё паримаринд явах ч гэдэг юм уу нэг тиймэрхүү гоё баярт үйл явдал руу явах үеуд байна. Тэгэд нэг хэцүүгээ хажуугаараас нэг сэтгэл санааг чи нэг дээрдүүлээд хөнгөрүүлчих өдрөөч танд байх юм байна. За харин жоохон ам хилээ мэдэрээ гэж хэлээ да. Одоо нөгөө нэг
их дотроо шатснаасаа болоод бодлогогүй үгүүдийг хүн гомдоочих үгүүдийг хэлжээд дараа нь араас нь ингээд нэг амаа барьдаг штэ яана шал дими хэлжээч гэдэг юм уу. Тийм нөхцөл байдалд өөрийгөө оруулж магадгүй байгаа учраас тийм нөхцөл байдлаас жоохон холуур байлгаарай өөрийгөө. За тэгээд таны ингээд араас ч гэдэг юм уу мад гусдаг байсан, таныг дандаа ингээд нэг муу гэж үзчих гэдэг ч гэдэг юм уу. Итгэсэн бүх зүйлийн чинь хариуд нэг онцгүй хариуг барьдаг байсан хүмүүс бол яалччгүй танаас холтой шүү. Бүр энэ 8 сар нэг цаанаас нь энэ бүр хэрүүлэр ихэлсэн ш. Тэгэхээр магадгүй та ингээд тисэж дэвчгүй хэлэх үгэж гадагшлуулаад хэлж магадгүй зөндөө төлөвжсэн бодчихсэн нэг чэйжин дотроо хоримтлуулсан байсан юм а бүр өөрийн мэдлгүй ингээд хүү гэж гаргаж ирэл цацчиж мэдхээр ийм 8 сар байх гад байна. Би энэ мөнгөний энерги чинь сайн үздэг ёо. Мөнгөтэй холбоотой зүйлсүүд. Гэтэ танд ингээд яг энэ картыг сонгосон хүмүүс нэг харилцаа их чухал, харилцааны шийдэх асуудлууд яг номер 1 тавигдсан байгаа юм болов? Мөнгө гэхээсээ илүү. За ямар ч байсан эхлээд их дийлэх хүмүүс нэг мөнгөн дээр санаа зовж байгаа хүн алга байна дөө. Хамгийн гол асуудал чинь жоохон харилцааны л асуудлууд ч юм уу, хүн хоорондын зүйлсүүд тэгээд нэг зохицуулах ёстой хит хитэн асуудлууд байгаад нэг дараа нь таны хувьд мөнгө орж ирж магад одоо тавьж байгаа байж магадгүй сэтгэл зүрхэнд чинь нэг эхний очирд ямар ч байсан энэ нэг шийдэгдэх ёстой зүйлсүүдийг шийдэх шаардлагатай ч гэдэм үү нэг чиглэл рүүгээ гарах ёстой гэдэг нөхцөл байдал одоогоор бол таны хувьд илүү нөгөө нэг фокуслуулж байгаа зүйл чи тийм анхаарлаа чинь татж байгаа зүйл ах юу нь яг цаашдаа яах юм бэ гэдэг шийдвэрийг энэ 8 сард олохыг хүсэж байгаа ах тэрийг олж чадна шүү. За ингээд та бүгдтэй амжилт хүсье, баяртай. 3 дугаар картыг сонгосон хүмүүс. За тэгэхээр 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань энэ 2 хөзрийн хоршлыг сонгосон байна гэсэн үг байх нь нэ. Тэгэхээр энэ карт бол ер нь бол хувь тавилан, нуугдмал, үнэн, гинтийн эргэлт, орчлон ертөнцөөс ирж байгаа нэг тийм төлөвлөгөөний дагуу байх ч гэдэг юм уу. Тэгээд амралт, эдгэрэл, өөрийгөө инэрхтэй өөрийн дотоод хүчээ сэрэх гэдэг ийм төрлийн карт байгаа. За харин энэ Перкана гэд рүүн тэмдэгт нь бол тийм тансаг сайхан амьдралын хэм маяг, сайн сайхан зүйлсийг хүлээн авах, зүүн совинтойгоо холбогдох гэдэг карт байдаг. Тэгэхээр энэ 2 карт маань нийлээд бол 3 дугаар картыг сонгосон Шороо Махуудын ордны хүн маань бол 8 дугаар сард таны амьдралд хувь тавилангийн шинэ эргэлтийг авчрах төлөвтэй байна. Сүүлийн үед ямар нэгэн зүйл удаашраал, хүлээлт үүсгээл байсан ингээд нэг таагүй зүйлсэн таагүй юм зүйлсүүд хүлээлт удаашрал байсан байх. Гэхдээ энэ нь бүтлгүүтэл биш ээ, харин орчлон бүх зүйлийг зөв цагт нь өрнүүлэхээр таныг бэлтгэж байсан үечин байсан юм шүү гэж хэлж байна. Тэгэхээр таны амьдралд одоогоор харагдахгүй байгаа нэгэн боломж ч гэдэг юм уу, эсвэл хувь тавилангийн уучрал ойртож байгааг илэрхийлж байна л та. 8 дугаар сард тохиолдох нэг үйл явдал дараагийн хэдэн сарын чиглэлийг өөрчилж мэднэ. За мөн бүх зүйлийг тийм учраас ингээд түргэсээд яг одоо ингээд хийчихье гэж битгий их дайраараа ертөнц ороо цаанаас нь танд ингээд болох ёстой зүйлсийг ингээд бэлдээд болгоод авчирж өгж байгаа байх нь байна. За энэ 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн санхүүгийн хувьд бол айжмаар өсөх энерги харагдаж байна л да. Энэ сар эрсдэлтэй шийдвэрээс илүү урт хугацааны төлөвлөгөө гаргаад хуримтлал, хөрөнгө оруулалтыг нэгтлж үзэхэд илүү тохиромжтой байж магадгүй. Харилцаанд тайван байдал хамгийн чухал нөхцөл байдлыг бий болгоно. Хуучин үйл ойлголцлыг хүчээр шийдэх гээл те яарахын оронд цаг хугацаанд нь даатгуул нөхцөл байдал өөрөө ингээд аяндаа ингээд зөвд голдролтой ороод юм тодорхой олчихно гэсэн үг. Ганц бие хүмүүсийн хувьд бол хувь тавилангийн шинжтэй уучрал ойрын ирээдүйд эхлэж магадгүй байна. Тэгэхээр ер нь бол 8 сар бол таныг амарч хүчээ сэлбэх
ухралт хийх үе чинь биш шүү. Та бол яг одоо дараагийн том алхамдаа бэлдэх үе чинь юм байна. 8 дугаар сарын төгсгөлөхэд өнөөдрийн ойлгомжгүй ингээд санагдаж байсан, учир нь олдохгүй байсан зүйлсүүд олон зүйлийн учрыг та ойлгоод ирсэн байх юм байна л та. Энэ юугаар бол картаар бол за 8 сарынхын өрнөл нь хэр явах нь вэ? Танд ингээд нэг тийм бүх зүйл нурцсан юм шиг тавгүй үеуд ингээд нилээн араасаа ингээд төвөгтэй байдлаар ч гэдэг юм уу байсан байх. Яг одоо гарцгүй юм шиг сэтгэл санаагаар унах тиймэрхүү үеуд байсан ч гэсэн энэ үеуд чинь ерөнхийдөө бол төгсгөл болж байгаа. Та ч өөрөө тэрийг мэдэрч байгаа. Тэгээд энэ уналтыг та эцэст нь бол тэр тавгүй байсан үеийг яалчгүй надад тохиолдоод би ийм нөхцөл байдалд очих байжтэй гэдэг зүйлийг та ойлгож авсан байхаа. Авж байгаа хаа. Ер нь 8 сарда илүү аавна. За харин мөнгөн дээр нэг тийм таагүй мэдээг сонсоод яваад ээж магадгүй шүү. 8 сар нэг тийм мөнгөтэй холбоотой зүйл дээр бодож исэн, төлөвлөж исэн мөнгө нь орж ирэхдээ нэг тийм гацалттай байх юм уу? Уулын танд одоо перт рүүн тэ тансаг амьдралын хэм маяг яалчгүй зам нь гараад ирсэн, зөв зохицлоондоо орсон гэсэн хэрнээ 8 дугаар сарын өрнөлдөр бол мөнгөтэй холбоотой зүйлдер та хүнд нэг тийм таагүй байдлыг үзэж гэдэг юм уу, тиймэрхүү юм болж магадгүй. За мөн энэ дотор гэр бүлэрээ тусдаа гарах гэж байгаа, гэр бүлэрээ байр савтаа болох гэж байгаа хүмүүс үзэж байгаа бол тэр нь бол биелэлээ олоод болох боломж байна. За мөн хамтын хөдөлмөр хийдэг ажил төрөл дээр яг ганцаарчилж ажилдгүй хамтаараа ажилдаг гэдэг юм хүмүүсээс шалтгааж ажилдаг тийм хүмүүсийн хувьд бол маш ээлжтэй сайн сар болж өнгөрнө. Одоо ерөнхийдөө зохицуулах ёстой байсан бүх зүйлээ зохицуулж чадах юм байна. Энэ дээр бол ямар ч асуудалгүй нөхцөл байдал сайнаараа эргэнэ. Хамтаараа нэг тийм хэсэгтэй хугацаа одоо нөө 8 сарын дунд үе дуусаад сүүл хавцаа ингээд нэг нийлж хийх юмн дээр хүлээж исэн зүйл дээр айгүй сайхан мэдээг сонсоод баярлах гадахын нэг том баяр дүүл явдал болж магадгүй. Та магадгүй ямар нэгэн юм хөөцөлтөөд тэр зүйл чинь ингээд нэг хин нэгнээс шалтгаалаад бүр ингээд танаас шалтгаалж байгаа биш гадны хүчин зүйлээс ч гэдэг юм уу хин нэгнээс шалтгаалаад ингээд гацалттай байнга инг гээл нэг эсвэл энэ бичиг баримтыг тэгж бүрдүүлгээд нэг иймэрхүү шат дараатаа таагүй зүйлсүүд болж исэн болвол харин энэ 8 сард бол тэдгээр зүйл бүр ингээд зэгцэндээ ороод яг таны хүслээр болчих боломж агаад ах юм. Та харин хосын харилцаан дээр яалтчгүй нэг юм болтын билүү гэж би одоо дандаа л юм яриад байгаа. Гэтэ болтын билүү гэж бодож байгаа юм байна уу? Тэгээд нэг та өөрөө жоохон шархалсан ч гэдэг юм уу шантарсан байдалтай байгаа гэж магадгүй. За би 3 дугаар картыг сонгосон шороо орныхонд энэ хосын харилцааг нь дахиад нэгсэн агтлаа хараадах юм. Хосын харилцаан дээр яа. Таны хос биш үү? Жоохон шоучин. Тэгээд ингээд тань өөрөө ингээд шоудаад сайхан ингээд жаргаад явдаг хэрнээ таныг болохоор ингээд нилээн хориод бариад хүлэгдмэл байдал руу чирж оруулаад байдгүй. Тэгээд тэрнээс болоод та яг өөрөөрөө байж чадхаа байцсан тэр хүнээс хэтэрхий хамааралтай эмзэг байжж магадгүй ах юм. Тэгээд та яг хостой холбоотой асуудал дээр нэг чухал шийдвэрийг гаргах гэж байгаа хаа. Магадгүй таны хосныг танд тийм халамж иднүр үзүүлдэггүй, жоохон ингээд таны яг тэр хүсээд байгаа тэр мэдрэмжийг ингээд хосоосоо амаар байгаа тэр мэдрэмжийг чинь өгдөггүй, нэг жоохон амин хуваа хичээсэн төрлийн хүн юм уу да. Тэрийг та ингээд нэг саяхнаас олж мэдээж жоохон одоо өмнөх тэр асчээсэн галч гэдэг юм уу сэтгэл зүрхний юм жоохон унтраад байгаа мó тийм байдалтай байгаад ах юм. Тийм ээ, ялчгүй тийм л байна да.
За холсын харилцаан дээр айгүй олон төрлийн хүн үзэж байгаа юм байна. Тийм учраас би яг инктиг гэдэг шийдлийг бол гаргалцаж өгөх жоохон төвөгтэй байна. Үнэхээр хос дээр бол сэтгэл зүгээр унтсан хосоосоо бүр шантарсан хүмүүс давмгаа үзэж байгаа. Харин бусад нөхцөл байдлаараа хостойгоо яг ингээд бас нэг дараагийн үе шат руугаа орох гээд ингээд төлөвлөөд бэлтчихсэн нэг тийм хостойгоо нийлээд ямар нэгэн юм хийх гэж ч гэдэг юм уу эхлүүлэх гээд амьдралдаа том өөрчлөлтийг авчрах гад яг төлөвлөсөн бас тийм төрлийн хүмүүс үзэж байна. Хэрвээ тийм төрлийн хүмүүс байгаа бол та хоёрын бүтэмжтэй болно шүү. За харин хосын хувьд нэг салаа замын уулзуур дээр ирсэн сэтгэлжээ хоёрдод би яг ямар шийдвэрийг гаргах вэ? Яах вэ? Яад юм блэ гэж бодож байгаа хүмүүсийн хувьд бол энэ төрөвдлийг одоо ер нь бол нэг чигтээ гаргаад эцэлсэн дээр ахаа. Энэ үнтэй үнэхээр цаашдаа амьдрч чадах нүггүй юу гэдэг дээр нэг шийдвэрийг гаргачихтаа гэмгүү. Тэгээд таны хувь заяа гэдэг зүйл бол таныг одоо яг ингээд нэг өмнө нь ингээд нэг ойчор дараалал зогсоож байгаа юм шиг те юмыг хүлээлгэж байгаа юм шиг байдалтай байсан бол одоо тэр нөхцөл байдлаасаа гарч ирж байгаа. Ер нь бол 8 сарын дундуураас эхлээд та харьцангуй сансандаа хүрээч гэдэг юм уу таны амьдрал арай хөнгөн болно. Тэгээд энэ нуралд үзэж байгаа бүхэн чинь таны дараагийн амьдралын замыг гаргахаар үзэж байгаа. Яалчгүй энд бол бүр энэ 3 дахь картыг сонгосон хүмүүс хосоос шалтгаалсан нэлээд гүн хямралтай хүмүүс дамгаа үзээд байгаа мó. Таны мэдрэмж өштэй ер нь бол маш өндөр. Гэхдээ та түүнийг бараг мэддэггүй юм уу? Эсвэл муу ёр гэж бодоод байдаг юм уу? Таагүй юм зөвгөнлөө гэж айгаад байдаг юм уу? Тэгээд байдаг юм биш үү? Жишээ нь ингээд та өнөөдөр энэ ажлыг одоо энэ удаад энэ юм хийх нь зөв үү, буруу юу гэж бодоход бол мэдрэмж чинь бол буруудаа гэхэд таны дарахгүй зөвгээд ажиллаа гэхэд заавал яг буруугаа ол байдаг. Тийм хэмжээний бас хүмүүс байна. Тэгээд энэ мэдрэмжээ битгий орхитуулаарай. Одоо таны бол сэтгэл санаа тавгүй байдал ингээд нэг хямрал, уурлах, стрессэх, ундууцах тэр шалтгааныг үүсгдэг байсан таагүй нөхцөл байдал, заам мөнгөгүй төлтэй холбоотой ингээ мөнгөний гачигдaltaа ч гэдэг юм уу тэр таагүй нөхцөл байдал яг одоо танаас алсран энэ 7 сарда нэг хүмүүс яваад дуусч байгаа. Тэгээд 8 сарын эхтээс эхлээд бүр юм харьцангуй ингээд нэг дажгүй шатлуугаа ингээд ахиад дэвшээд орчин. Энэ бол бүр танд нэг тийм амар тайван байдал ч гэдэг юм уу сэтгэлийн амар хамгаалал нэлээд ойртож байгаа үе юм уу? Та нэг юм хэд хэдэн мөрөөдөл байгаад тэр мөрөөдлүүдээ ингээд дотоод сэтгэлдээ чойжлоод орхицсан. Тэгээд яалтчгүй амьдралын араас ингээд зүтгээд явцсан байсан бол одоо энэ 8 сар харин таны сэтгэл зүрхэнд тэр мөрөөдлүүд чинь нэлээд буцаад тодорч гарч ирээ. Таны нэг тийм хүсэл ингээд нэг юм оргилж буцлах шинжтэй байгаа дах юм. Тэгээд ингээд бүх юмдаа нэг өөрчлөлтийг би юусээ ингэнэ гэл нэг ямар ч тийм нэг газар шороо мах бодтой энерги хүн биш юм шиг те нөгөө бүр ингээ гал энергитэй хүн шиг ингээ бүх юм дөрвөлжүүлээд хиймээр ер нь тийм хүсэлд автагдах сар байх гэдэг шүү. Ерөндөд аливаа ямиг сэтгэл хөдлөлөөрөө биш сайхан нарийн нухацтай болоо шийдвэрийг гаргачихна эцтэй. Гэхдээ бараг л зүгээрээ ер нь бол энэ 8 сарын дэрүүн сэтгэлээрээ яв. Танд зөндөө гой боломжийн энергийг үе таалгыг нээж өгөн сайн сайхан зүйлсийг авчирч өгөх 8 сар. Та 8 сараас айлтгүй. Ер нь бол сайхан сар шүү. Эдийн буй хоос сав гарч ирж байна. Рүүн чулуун дээр нь дараагийнх нь хараацгаая. Бүх зүйл дээр ийм урд нь ялагдсан юм шиг бүтлгүүцсэн байсан хүмүүс нэлээд дэлгүү үзэж байгаа боловч яг энэ хоёр нэг юу ахгүй юу? Тэмдэг тахгүй юу? Одоо танд тэгэнгүүт амар тайван байдал, сэтгэлийн амар амгалан байдал ирж байна да. Одоо сайн сайхан байдал үнэхээр ирж байгаа. Дэрэж тэр доорооч тэр харин хүн хоорондын харилцаан дээр бол жоохон фейлнэ.
Гэхдээ таны амьдралын өөрчлөлтийн 8 сард бүр ингээд та магадгүй 8 сарын сүүлийн өдөр үгүй ч юу болоод өнгөрөө гэж л хартал өрнөг шинжтэй энэ 8 сар нь. За ингээд Шороо Махбодтой ордуудын 3 дугаар картыг сонгосон хүмүүст аз амжилтыг хүсье. Та урдын зөндөө олон ялагдлыг үзчихсэн, хямралыг үзчихсэн бол одоо энэ 8 дугаар сараас тийм зүйл үгүй болж ийнэ. Яалчгүй перт буюу тансаг амьдралын хэм маяг, таатай амьдралын зарчим гэдэг энергийг танилуу шилжээд 8 сард ороод ирсэн таны амьдралд нэлээд том өөрчлөлтүүд ороход бэлэн болсон. Харин хүн хоорондын харилцааны асуудал дээр бол яг шийдвэр гаргах үе чинь биш, таны хүсэж байгаа нөхцөл байдлаараа 8 сард үүсэхгүй байх нь байна. За ингээд амжилт хүсье, баяртай.